Санаа залуусаа бид хаана ирсэн байна гэж тойрог. Өнөөдөр эндээс залуусын шинэ соёлыг хуваалцаж бас түгээх болно. Тойрог дрифт шоп хуучин болон шинэ хувцас бас гоё чимэглэл аксессуаруудыг худалдаадаг. Тэгвэл бид өөрт хэрэггүй, өмсгүй хувцас болон эд хэрэглээ энд тойрогт оруулж болно гэсэн үг. Тэгэхээр гэрэл зурагч ба архитектурчдын хамтран нээсэн энэхүү бяцхан шопоос би өнөөдөр өөрийн хэм маягаа өөрчилж бас танд маш хэрэгтэй мэдээллийг хуваалцах болно. Бас шинэ соёлоо түгэх. За тэгэхээр бидэнтэй хамт байгаарай. Сайн байна уу? Сайн уу? Тавтай марай. Баярлалаа. Өнөөдөр эндээс ирээд салуусын шинэ соёлыг хуваалцъя бас түгээсгээр ирсэн. За тэгээд мэдээж би өөрөөхөө гадна төрхийг өөрчлөмөр байна. Надад туслаарай. Тий. За тэгэхээр өмнө сонсч ирсэн энд үйлчлүүлсэн бүх хүмүүсээ гэр бүлийнхаа гишүүн байх тийм үднээс уур амьсгалыг бүрдүүлдэг гэсэн. Яагаад заавал гэр бүлийн гишүүн гэж? Яагаад заавал энд хайрыг онцлох ёстой юм бэ? Ер нь бол яг хуу ихтлэгээ гэдэг үүднээсээ манай өөрсдийн сонирхуулж яг энэ зорж байгаа энэ философич гэсэндээ өөрөө ихтлэгээ хайрлах, нухацны хог хаягдал буюу өөрсдийн хэрэглэнээс эхлэх ухамсартай залуу хүнийг өөртөө хөгжүүлэх гэдгийг бид нэр зорддог болохоор ер нь л залуу хүмүүс хүн хүнтэйг хайрлах, хүн хүнийгээ хайрлах, хайраар дүүрэн цацруулж амьдрах, хайрыг туршлагаараа мэдэрч амьдрах тэр болгоныг ер нь аль зорж үйлчлүүлэгчтэй ханддаг та. Тэгэхээр энэ бүх лүкийг бүрдүүлэхийн тулд бүх хайраа бас шингээсэн гэж ойлгож байна тийм бол. Тийм. За тэгэхээр надад нэг асуулт байна. Бас манай үзэгчид бас асуух гэж байгаа ах тий. Комиссийн дэлгүүр болон тойрог дрифт шопын хамгийн чухал гол ялгаа нэг юу вэ? Тойргийн зарж байгаа хувцсууд бол комиссийн хувцс мөн. Зөвхөн комисс гэдэг хувцастай комисс гэдэг нэртэй дагалдаад хүмүүсийн хүлээж авдаг тэр мэдрэмж, ойлголтыг нь тойрог бол толтол нь бол эвдэж байгаа гэж бол би харж байгаа. Комиссийн дэлгүүрүүд манайхад бол зөвхөн ашигын төлөө буюу зөвхөн хувцас зарах гэж, зөвхөн хувцас борлуулж мөнгө олоод дахиж хувцас татаа дахиж зарахын төлөө ажилладаг бол манайх бол соёл бүтээх зорилготой газар. Энэ хуучин хувцсны соёл гэдэг маань өөрөө амар гоё соёл. Энэ хороо дэлхий дээр яг одоо өнөө цагт хамгийн тулгамдаад байгаа залуучуудын номер 1 анхаарал хандуулдаг сэдвүүдийн нэг. Тэгэхээр яг хуу комисстай бол ялгарх юм бол байхгүй. Гэхдээ концептоор нь бодоод үзэх юм бол хайр түгээж ин тэ энэ ихтлэхийг хайрлж ин гэдэг философи өөртөө ухамсарлаж энэ үйл ажиллагаа явуулдаг болохоор бас өөр гэж бас хэлж байна. За ойлголоо. Энэ сарын онцлог уран бүтээл статистик гэх юм бол шууд нүдэнд босч шин. Нямка гэдэг. Энэ Instagram-д байна. Просто зүб гэсэн. Энэ Pokmo 3YB гэх. Өөрөө дижитал арт зурдаг. Айгүй олон жил зурж байгаа. Тэгээ хүрээлийнхаа дунд бол нэлээд танигдсан. Нэлээд underground-ос артист гэж хэлж болно. Үнэхээр аяастай айгүй мундаг залуу байгаа. Тэгэхээр тойргийн энэ сарын онцлог артистаар Нямка дижитал арт уран бүтээлийг хийдэг. Тэгэхээр та бүхэн яг энэ зурнаас нь зүгээр хараад үзлээ. Хичээлж байгааг нь хараад үзлээ. За одоо тэгэхээр би бэлэн. Одоо миний яг одоогийн уйтгартай хувц заагварыг тойргоос эвдэцгээе. Явцгаая.